Их энергийн физик гэдэг бол ерөөсөө материйн тулгуур бүтцийг судалдаг. Одоо ертөнц юунаас бүтсэн хамгийн жижиг нэгжийнхаа төвшөнд. Тэгэхээр бодисын гүн рүү хамгийн гүн нэвтрэх ёстой болж байгаа гэсэн бололцоо технологи ашиглаад. Энэний хамгийн одоо гол арга нь бол хурцгуурууд байдаг. Энэ дээр яадаг вэ гэхээр цэнэгт бөмбөсийг маш өндөр энергитэй болгож хурцгаад мөргөлдүүлдэг байна. Мөргөлдөөний явцад яадаг вэ гэхээр дотоод бүтц нь задардаг ч юм уу тийм ээ. Дотоод бүтцийн танин мэдэх тийм нөхцөл бий болдог. Энэгээрээ их энергийн төхөөрөмжийг ашигладаг учраас их энерги гэж нэрлэж байгаа. Туршилтын талдаа тийм байж болно. Яг энэ туршилтаар олж болох мэдээллийг ямар байх вэ гэдгийг урьдчилсан онолын судалгаа бас явдаг. Их энергийн онол гэдэг. Тэгэхээр онол ба туршилтын гэсэн хоёр талтай судалгаа нэгэн зэрэг явдаг гэсэн. Тэгэхээр бас яг түүхэн цаг хугацаанаас нь аваад үзэхээр та бас их энергийн физикийн үүсэл хөгжлийн дараагийн тодорхой онцлог үе шатуудыг дурдж тайлбарлая. За их энергийн физик гэдэг бол бодисын хамгийн одоо жишээ нь атом бүтцтэй гэдгээс л эхэлсэн гэж үздэг. Урд нь бол атом гэж цул зүйл гэж ойлгож байтал дотроос нь электрон гэдэг маш жижиг бөм гараад ирэх жишээ тий. Тэр үеэс яг матер гэж юу юм бэ? Эндээс бол квант механик гчлэнгээр ингээ хөгжиж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа энэ судалгааны чиглэл шинэ үе шатанд гарч ирсэн гэсэн. Тэр үеэс хурцгуурын технологи сайжраад үүн дээр Европын одоо дайны дараах улс орнууд яасан бэ гэхээр энхийн зорилгоор шинжлэх ухааны суур шинжлэх ухааны судалгааг явуулах зорилгоор нэгдээд ЦЕРН гэж байгууллагыг Европын цөмийн судалгааны нэгдсэн төв байгуулах гэж байдаг. Тэн дээр одоо ийм олон улсууд нэгдээд Женев болон Францын тэр хавьд ингээд төвийг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцээд тэр үе чинь капиталист, социалист лагерууд гэдээ хуваагдсан. Тэгэхээр 54 онтой залгаад 55 оноос яригдаж эхэлсэн юм шиг байна. 56 онд бол зэрэгцээд Москвагийн ойролцоо Дубна гэж жижиг хотод цөмийн шинжилгээний нэгдсэн институт гэж олон улсын байгууллагыг социалист лагерын 11 улс байгуулсан. Үүнд бол Монгол үндэслэн байгуулагч нэг орон болж олсноор Монголын одоо шинжлэх ухааны хөгжлийн тулгуур төвшингийн хөгжлийн өсөлт бий болсон гэсэн. Тэнд бол олон арван эрдэмтэд, инженерүүд тэр төхөөрөмжийг чинь барих чинь зөвхөн физикчид биш. Маш өндөр түвшинд бэлтгэгдсэн инженерүүд хэрэгтэй тийм ээ. Гэвчлэнгээр Монгол улсад бол маш шинжлэх ухааны болон технологийн хөгжил гэж ярил маш өсрөнгүй тийм үе ирсэн гэж хэлж болно. Тэгээ энэ байдал маань үргэлжилсээр одоо 2026 он гэхэд одоогоор дэлхий дээр хамгийн хүчрхэг хурцгуй бол тэр ЦЕРН гэж байгууллагатай байна. Монгол улс анх удаа одоо бас 25 онд гишүүн улс болж хамтрагч гишүүн улс болж нэгдэн ороод байгаа. LHCb-тэй хийх гэж байгаа шинэ хамтын ажиллагааны ер нь үндсэн гол зорилго нь юу вэ? Энэ маш том төхөөрөмж тэгээ асар олон зүйл судалдаг учраас судлах салбаруудаа хувааж авдаг байна. Жишээ нь энэ LHCb төсөлтөөр маш олон 10 орны эрдэмтэд, олон 10 их сургуулийн эрдэмтэд тийм ээ хэдэн мянган 2-3 мянган эрдэмтэд хамтарч ажилладаг гэсэн. Бүгдээрээ нэг зүйл судлахгүй. Тэр хурцгуураас үүссэн мөргөлдөөнөөс шинэ бөөмс ч юм уу шинэ үзэгдэл үүсч болно. Тэрийг бол олон талаас нь судлах шаардлага үүсдэг. Тэгэхээр багуудад хуваагдаад 5-6 багуудад хуваагдаад тодорхой шинэ чанарыг ингээ хамтарч судалдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ хамтын ажиллагаас Монголын шинжлэх ухааны талбар дээр ямар шин шатыг авчрах бол одоо дэвшилттэй талаас нөгөө тагвар бас оюутан болоо залуу судлаач ер нь манай физикийн салбарт ямар дэвшилт бий болох вэ? За энэ бол мэдээж Монголын шинжлэх ухаан болон манай шинэ үеийн оюутан залуучууд том боломж нээж өгч байгаа. Жишээлээд ярих чинь зөвхөн физикийн нэг юм нарийн үзэгдлийг судлахаас гадна тэр төхөөрөмжтөр одоо тэр төхөөрөмж чинь технологийн тэргуун фронт явж байгаа гэсэн. Урд хожид тийм төхөөрөмж байгаагүй. Тэгэхээр тэр орчин асар өндөр энергийн мөргөлдөөнийг бүртгэж авах чадвартай тэргуун фронтын тийм детектор эд ангиудыг
угсрах шаардлага үүсдэг. Монголын баг бол LHCb коллаборацийн тэр хамгийн мөргөлдөөнтэй хамгийн ойрхон тэр нарийн детекторын багт орж ажиллаж эхэлэх гэж байна. Үүн дээр бол одоо жишээ нь Америкийн нөхцөл улс, Хятад, Франц, Итали гэгчлэн дэлхийн тэргүүлэх орнууд орж байгаа. Тэгээ Монгол одоо хамтран орохоор одоо бэлтгэл зэхэс ажил эхэлж байна гэсэн үг. За энэ дээр юу хамгийн чухал вэ гэвэл боловсон хүчин. Тэгэхээр манай Монгол улсын их сургуулиудын физикийн чиглэлийн болон инженерийн чиглэлийн оюутнуудыг одоо физик технологийн хүрээлэнгийн энэ судалгаанд урьж байна гэж би одоо салбарын эрхлэгчийн хувьд хэлмээр байна. Энэ бол зөвхөн энэ физикийн нарийн зүйлийг судалж мэдхийн хажуугаар технологийн асар өндөр мэдлэгтэй болдог. Жишээ нь ЦЕРН-ийн өөрийнх нь гаргасан юм судалгаа байдаг. 10,000 эрдэмтэд ингээд тэр хэмжсэн зүйлийг ашигладаг юм байгаа. Түүний хамгийн их одоо насны төгөлтийг байгуулахаар хамгийн их тооны одоо насны бүлэг нь бол 27 нас хавцаа байгаа байхгүй. Одоо 22-оос эхлээд их сургууль төгсөөл одоо магистр, доктор гээ 27. Тэгэхээр чин ихэнх ажлыг нь нугалдаг хүмүүс залуу хүмүүс байгаа байхгүй. Маш их зүйл сурдаг. Тэгээд энд ажиллаж байгаад хизээ тэр хүмүүс чинь шинжлэх ухааны салбартаа үлдэж болно. Технологийн салбар руу орж болно. Засгийн газарт зөвлөх байгууллагуудад ажиллаж болно. Тэгээ ингээ сүүлийн үеийнх нь өгөгдлийг харж байхад одоо судалгааг нь харж байхад 56% гэсэн байна. Технологийн салбарт орж байгаа байхгүй. Эрдэмтэд болохоосоо илүүтэйгээр. Яагаад гэхээр тийм нарийн зүйлийг судалж суралцсан тэр технологийн тэргуун фронтод ажилласан олон талт мэдлэгтэй болж байгаа. Физикийн суурь мэдлэг, технологийн суурь мэдлэг. Энэ дээрээ түшиглээд маш сайн бэлтгэгдсэн тийм мэрэгчлэтнүүд бий болдог. Тэр нь бол одоо технологийн компаниуд бол ажилд авдаг юм байгаа. Тэгэхээр маш олон талтай нэг зөвхөн тэр материйн бүтцийг судлах гэдэг бол одоо далай тавьж байгаа мөсөн уулын зөвхөн цууж байгаа хэсэг гэсэн. Тэр доор асар их зүйл байгаа. Тэгэхээр таны хувьд бас яг энэ физикийн салбарт байгаа мэрэгчлэлтний хувьд ер нь Монгол улсад яг үннийг хэлэхэд боловсруучийн талдаа сүүлийн үед маш их хомсдолтой бөгөөд баг бэлтгэгдэхгүй шахуу хэмжээнд хүртлээ одоо явж байна гэсэн эмзэглэл байгаа. Тэгэхээр энийг магадгүй энэ ЦЕРН-тэй хамтарснараа бид бас өөрчлөх боломж юу байна? Энэ бол мэдээж боломж байгаа. Энэ байгууллагын нэг одоо үүрэг гэх үү, өөрсдийнхөө үүрэг гэж авч хүлээж авсан зүйл нь бол шинжлэх ухаанд боловсон хүчнийг бэлдэх түгээн дэлгэрүүлэхийг зорилготой. Зөвхөн суурь шинжлэх ухааныг судлах биш. Тэн дээр багш нарыг зуны сургуульд урьдаг 10 жилийн багш нарыг шүү дээ. Тэрэн дээр тохируулаад ингээд бүр олон жил явчихсан програмуудтай байгаа. Одоо оюутан сурагчдыг зундаа сургадаг юм програмууд байгаа. Энэ дээр бол бид нэр хамтарч ажиллаад аль болох манай багш нарыг оюутан залуучуудыг оруулахыг одоо эрмэлзэж ажиллана. Хоёрдугаарт одоо жишээ нь их сургуульд одоо байгаа дутагдaltaй физикийн салбарт сурж байгаа оюутнууд дутагдaltaй байна л да. Гэхдээ одоо миний нэг сонссон сайхан мэдээ бол энэ жил 50 оюутан хэлсэн гэсэн байна физикээр. Тэгэхээр энэ эрч хүчээ алдахгүйгээр шинжлэх ухаан, технологи Монгол улс угаасаа хэрэгтэй. Бид нэр бол олон улс өсөлтөөнтэй байхын тулд энэ мэрэгчлэтнүүд маань хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр төр засгаас урт хугацааны бодлогоор дэмжиж эрдэмтэд нь бас энэ салбар үнэхээр боловсон хүчин хэрэгтэй гэдгээ хамтраад ажиллавал энэ бол давж болохгүй тийм зүйл биш. Монгол улс энийг бол нэг удаа харуулсан. Өмнө ясан түүхээс дутахад бол дувнаад бол олон 100 эрдэмтэд инженерүүд бэлтгэж ясан түүхтэй. Тэгэхээр төр засгийн тууштай бодлого эрдэмтдийнх нь одоо залуу үеэ бэлдэх ийм чармаалт бол нэгдсэн байхад энэ бол бүтнэ гэж бодож байна. Төгсгөлд нь танаас тодорхойлоход ер нь таны бодлоор яг шинжлэх ухааны салбар дахь change maker буюу өөрчлөлтийг бүтээгч гэж хэлэх. За энэ бол одоо жишээ нь ЦЕРН дээр ярихаар 10,000 эрдэмтэн ингээ олон зүйл дээр ингээд нийлээд ажиллаж байна шүү дээ. Тэгээд асар том нээлт хийхэд бол энэ бол хамтын бүтээл болдог байна. Тэгэхээр энийг орчин үеийн шинжлэх ухаанд бол том шинжлэх ухаан гэж хэлдэг байхгүй. Big science гэдэг.
Яагаад вэ гэхээр нэг улс нэг их сургууль хийдэг зүйл биш болж байгаа. Хөрөнгө оруулалт тэр хийх ёстой судалгаа бэлтгэл ажил бол асар том ажил байдаг. Хуваач хийхээс арга байхгүй. Гэхдээ одоо материйн гүнийг танин мэдхэд тийм өндөр технологи шаардсан төхөөрөмжийг бүтээх шаардлагатай байгаа тохиолдол ийм дэлхийн эрдэмтдийн нийлж хийдэг инх тайвны зорилгоор зөвхөн танин мэдхүүн зорилгоор хийдэг ийм тэрийгээ дагаад технологи шинэ технологи үүсдэг ийм гинжин холбоотой ийм бүтц байгаа. Тэгэхээр энэ дээр бол Монгол улс ороод явхад бол алдах зүйл байхгүй. Хоёрдугаар асар их хожих зүйл байгаа гэж хэлээд. Ер нь бол ийм штэ. Нэг судалгаагаар Америкийн нэгдсэн улсад байгаа. Боловсролтой зарцуулсан $1 болгоно 7-оос 9 дахин үржиж эдийн засагт нөлөөлдөг гэж. Тэгэхээр энэ одоо ч ингээд Монгол улс тусдаа Монголын шинжилгээ ухаан гэж байхгүй болчихжээ. Тэргүүн фронтын шинжилгээ ухаан бол дэлхийн нийтийнх болчихж. Энэ болгон дээр альва зөвхөн физикч биш шинжилгээ ухааны бүх салбарт бол ийм төрийн дэмжлэг урт хугацааны тууштай бодлоготой байх болно гэж бодож байна. За тань төрөлцөөр ярилцсанд маш их баярлалаа. Та бүхний цаашдын судалгааны хэлбэрс өндөр амжилтыг хүсье.